Байцгаана уу? Та бүгдээ гайхалтай энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би бичлэгээ яснаа жоохон өөр хэлбэрээр хийж үзмээр санагдаад би гоё далайн хэрэг дээр алхаад явж байхдаа хажуугаар нь ажлаа амжих чиг гэж бодоод бичлэгээ хийчихье гэж бодоод ингээд бичээд байж байна. Та нараас миний амьдардаг газар Марбея гэдэг Испани маш гайхалтай гоё газар байгаа. Тэрний бас ингээд далайн эргийг хараад тийм ээ хажуугаар нь харанга хамт надтай ингээд гоё далайн эргээр харанга гоё өгөөчтэй мэдээлэл олоод авах сонсох тийм ээ хажуугаар нь өөрийгөө хөгжүүлээд тэгээ хажуугаар нь гоё далайн дуун чимээг сонсоод өөрийнхөө гоё энергийг бас цэнэглээд аваарай тийм ээ бид нар юм яг хэрэгтэй зүйлээ сурж аваад хөгжүүлээд ухамсараа ингээд тэлэх тусам бидний энерги болвол дээшилж өгдөг байгаа тийм ээ. За тэгээ хажуугаар нь бол бидний энергийг нэмдэг зүйл болвол мэдээч энэ хөдөлгөөн байгаад байгаа тийм ээ. Гоё агаарт гарах, алхах ялангуяа ийм гоё далайн эрэг мэрэг дээр амьдарч байгаа болвол уул хаттай газартай ойрхон амьдарч байгаа болвол тийм ээ. Одоо сайхан халуун дулаан 100 болж байгаа болохоор гоё уйлрал эхэлсэн болохоор энийг ашиглаад сайн гэр орноосоо гараад авах хэрэгтэй. Байгальтайгаа гоё. Байгаль ихтэйгээ гоё нэгдээд авах хэрэгтэй. Би бол боломжоор болж өгвөл орой болох юм бол ажлаа дуусчаад тараад ингээд гараад далайн эргээр ингээд алхах хэрэгтэй. Миний хийдэг ажил болохоор айгүй төвлөрөл энерги шаарддаг ажлууд байдаг болохоор ажлаа хийсний дараа өөрийнхөө бас энергийг цэнэглэх, толгоогоо амраах өдөр шаардлага бодод надад маш их байдаг. Тийм болохоор аз олоход ийм гоё гайхалтай газар амьдарч байгаа. Далаа маань сайхан ойрхон байна. Тийм болохоор энийг бол гай ашиглаад болж өгвөл ойрхон нар салхиндаа гараад бие шарах үедээ шараад алхах үедээ алхаад гоё энерги дэвшлүүлчихдэг байгаа. За өнөөдөр та бүгдтэйгээ би нэг чухал сэдвийн талаар ярих гэсэн юм аа. Гэвч байнга чухал сэдвийн талаар ярьдаг хүн шүү би чиг гэж. Тэгээд ийм бүхнийг ойлгох хүмүүсүүд нь би ойлгохгүй хүмүүсүүд нь би тэгээд бичлэгүүдээ болоод би ойлгох хүмүүсүүд нь зориулаад хийдгий шүү. Энэ хойно ийм гоё манайд парк байгаад үдээ. Тэгж жагаад тийшээ хамтдаа нэг өдөр алхангаа бас бичлэгээ хийж болох байх. За өнөөдрийн ярихыг хүссэн сэдв маань юу вэ гэх юм бол би ер нь сошиал медиа амтд бол ер нь байдаггүй хүн. Суух дуртай биш. Тэнд ер нь өөрийнхөө цаг үнэлж барамгүй энерги анхаарал фокусаа өгөх дурггүй. Оронд нь олвол ингээ баг гадуур гараад ингээ алхаа сайхан яваад тийм ээ. Би имээ шарх үдээс шарчаад тийм ээ. Амьд харилцаа буюу хүн амтантай уулзаж ярилцаад ингээ гоё. Энерги гоё солилцоод тийм ээ. Асгүй бол гоё хэрэгтэй юм хамаа үздэм үү, уншдэм үү өөрийгөө хөгжүүлээд явах туфта. Тэгэхгүй тэгээд тэнд суугаад ингээд болсон болоогүй хүмүүсүүд амьдрал сонирхоод болсон болоогүй юмд уншиж судлаад ингээд өөрийнхөө энергийг алдах дурггүй. Биднэрт байгаа хамгийн үн цэнтэй зүйл бол бидний амьдралын цаг хугацаа болоод энэ энерги байгаад идэг. Тийм ээ? Энерги буюу анхаарал, төвлөрөл
Энийгээ бид нар одоо яг юунд зарцуулж байна, яаж зарцуулж байгаагаас бидний амьдралын чанар шалтгаалдаг байгаа даа. Хүмүүсүүд бас айгүй их үе яадаг, гомдолтой л доо миний амьдрал өөрчлөхгүй байх, сайхан болохгүй байх л гэдэг. Та өөрөө дээр хийх ажлаа хийж байгаа юм уу? Өөрийгөө хөгжүүлж байгаа юм уу? Өөрийгөө яг юунд дээр төвлөрөөд яваад байгаа, өөрийнхөө цаг хугацааг юунд өгöd байгааг гэдэг мэдсэн юм уу? Хумсралт юм уу? Тийм ээ. Хумсралгүй зүгээр л ингээ автоматар сурцсан хэмнэлээрээ амьдралынхаа хэмнэлээр ингээ яваад байгаа юм уу? Хэрвээ тийм бол өдөр болгон хийдэг нэг зүйлээ давтаад өчнөө олон жилээр нь хийчих юм бол амьдралаа өөрчлөгдөх вэ гэдгээс бол тий хизээ өөрчлөх юм болоо гэд хүлээгээд авах шаардлага байхгүй. Ойлгомжтой амьдрал чинь өөрчлөгдөх боломж шанс бол маш бага байгаа даа. Үнэхээр нэг том аз таардгүй юм болвол тийм ээ. Азыг ч гэсэн хүн олж авахын тулд бас өөртөө хийх ажлуудаа хийж өгч байж өөртлөөгээ тэр азыг дууддаг байгаа даа. Үйл явдлыг өөрийг дэмжих, ойлгох хүмүүсүүдийг хүртэл татдаг байгаа даа. Хичээл зүтгэлтэй байх хэрэгтэй гэсэн үг. За өнөөдөр тэгээд би ингээд сошиал медиа гэдээ ярьсантай холбоотой би одоо нэг энэ ямар гоё юм бэ хүмүүсийг хардаа. Гоё юм бэ энд ингээд суудсан гоё юу. Хажуудаа амзонтог монтог тавьсан гоё пикник гэж ширээ авчираа тавьсан шүү дээ. Энэ таруу хүмүүс үе ингээд гэр бүлээр найз нөхдүүдээр ингээд амралтын өдрөөр айгуу гоё. Там майхан зайхаа авчирж агаад бүр айгуу хоол унд авчирж байгаа. Тэгээ өдөржин бүр гоё сууж юм уу лээ. Них гоё. Тийм гоё community-гээ тийм ээ. Амьд харилцаа гоё дэдэлж байгаа аахгүй тийм ээ. Нар одоо энэ технологи өндөр хөгжсөн нийгэмд амьдарч байгаа хүмүүсүүд тэгэхээр энэ амьд харилцааг бол сайн хөгжүүлж явах хэрэгтэй. Тийм ээ яг санаа сэтгэл чинь нэгдэг, өөрт чинь гоё урам зориг өгдөг, ойлгодог, дэмждэг тийм хүмүүсүүдтэйгээ уулзж явах хэрэгтэй. Харин эсрэгээр нь өөр чинь энерги сардаг, урам зориг өгөө их гэж оролцдог, шүүмжилдэг, гоочулдаг ч юм уу тийм ээ. Тийм хүмүүсүүдээс заа байх хэрэгтэй. Алтан цаг энерги тийм хүмүүсүүдэд зарцуулах шаардлага ерөөсөө байхгүй. Тэр чинь бол таны гэр бүлийн хүмүүс байна уу, найз нөхдөчин байна уу, хэн байна тэр хамаагүй. Өөрийнхөө энерги хүмүүсүүд хамгаалж сурж явах хэрэгтэй. Наад тэр одоо өөрчлөлтч нараа ирдэг байхгүй. Манай гэр бүлийнх ингээ айгүй намайг ойлгодгүй ингээд би ингээд өөрийгөө хөгжүүлэх гээд сүнслэг оршихуй энтрийг ойлгох гээд ингээд өөртөө ажиллаа гэдэг ингээд яваад идэг. Тэгтэл манай гэрийнх энэ нэг ерөөсөө сонирхдаггүй. Тэгээд сонирхогч хүсдэггүй, ойлгодоггүй, тэгээд дэмждэггүй. Тийм хүмүүсд ийм байгаад байгаа болохоор би яах вэ гэдэг. Энэ бол маш том бас амьдралаас бидрээс авч байдаг. Шалгах байдаг. Чи өөрийгөө ийм сөрөг хүмүүсүүдээс салгаж чадах юм уу? Тийм ээ? Гэр бүл гэдэг нэрийн доор маш олон жил найзсан чи одоо болтооч биш гэд ингээд хоргодоод тэгээ ад жаргалгүй харцаануудад ингээ өөрийгөө боочлоо дараа яваад байдаг. Тэр өөрийг чинь гэр бүлийнхээ өөрийг чинь үнэхээр хайрладаг, хүндэлдэг, дэмждэг юм бол яагаад өөрийг чинь ойлгохыг хичээхгүй байгаа. Тийм ээ? Өөрийг чинь ад жаргалтай байгаад яагаад баярлахгүй байгаа. Тийм ээ? За тэгээд ер нь гэр бүл найз нөхдөд гэсэн нэрийн доор бол сөрөг энерги бусдын бидний энергийг доошлуулах гээд маш том зорилготойгоор бас ингээд дүрс гисэн байдалтай хүмүүсийн бит амьдарч байдаг. Энийг бол тэгж жагаад цаг нь болохоор бас гүнзгийрүүлж ярина. Тийм болохоор өөрийнхөө энергийг ухамсарыг дэвшлүүлэх гээд өөрөөр ажиллая гэдээ яваад байгаа юм бол эхлээд тэр сөрөг хүмүүсүүд үйл явдлуудаас биеэс салгаж авах. За. Өөр бас нэг зүйл өнөөдөр нэг чухал юм ярих гэсэн. Яасан бэ гэвэл өнөөдөр өглөө. Ганц өнөөдөр өглөө биш. Сүүлийн хэд хоног. Энийг том жижиг үйл мэдэгдэх одоо нэг дайн гарчаад байгаа шүү дээ тийм ээ.
тэрний талаарх мэдээллүүдийг айгүй хүмүүсүүд одоо Facebook дээр шеэрж энтер хийж ин л та. Тэрний талаар их ярьж байна. Би ч нөгөө Facebook нэтер чинь нэг суудгүй юм аяа гараа явчихдаг. Хэдхэн секунд, хэдхэн минут болоход тэрийг нь одоо тарчиж байгаа байхгүй юу гэсэн. Уг нь би ер нь тиймэрхүү юмнууд өгөж харахгүй гэдэг энэ үс өөр ингээ хаалт үсгээ блоклцсан байдаг. Яга зарим хүмүүсүүд за миний хүссэн дагаагүй хүмүүсүүд ч олон танил мань хүмүүсүүд тиймэрхүү юмнууд хийчихээр ингээд хүсээ дагаагүй бах туртал ингээд нөгөө харагдаад байгаа байхгүй гарч ирээд одоо рекламадад юм гэсэн үг шүү дээ тийм дагаагүй бах чи хараалаад гэдэг чинь болов хүчээр харуулах гад бидний анхаарлыг тэн дээр аваачих гад үзээд юм гэсэн үг тийм ийм л нийгэмд бид нар амьдарч байгаа бидний энерги хүчээр доошлох санаатай анхаарлыг маань сөрөг зүйлүүдээр төвдрүүлэх санаатай тийм анхаарлаа сөрөг зүйлүүдээр явж байна гэдэг чинь болоод бид нар тэр зүйлсүүдийг амьдрал руугаа татаж оруулах боломжийг өв таалгыг өөрсдөө нээж өгч гэсэн үг. За тэгээд тэр маань юу байваа гэхээр нөгөө нэг даа. Би ерөөсөө нөгөө сүүлийн 15 6 жил ерөөсөө мэдээ зэтгэхээ үзэхгүй байгаа ерөөсөө. Тэгээд мэдээ үздэг болохоор мэдээ зэдээ уншдагчгүй. Бэйс хавнаад ордогчгүй. Тийм болохоор ерөөсөө тэр мэдээллүүдийг бол өөрөөсөө авдаггүй. Тэгээд яхаа нөгөө сошиал медиа би нөгөө ойрд ажлууд хийгээд байгаа болохоор идэвхтэй байхгүй болохгүй байгаа. Болдгсон бол би тэднэр лөө орох шаардлагагүй бол хэдэн өдөр 7 хоногор нь ч орохгүй явах боломжтой болж өгд тэнд маш цагаа хамгийн багаар өнгөрүүлэхийг хичээдэг. Гэлс юмнуудаа ичээд тэгээ гараа авчтай. За энэ хооронд л одоо ингээд юмнууд харагдлаа л да. Нөгөө дайм болоод байгаа юм байна. Тэгээ тэрийг ингээд хүмүүс чирлээд одоо яриад сууд мад яна инэ л гэдэг ашиг байна. Өнөөдөр та бүгдтэй би маш чухал зүйлийн талаараас хэлэх гэсэн. Энэ universe маш том чухал хууль. Тэр юу вэ гэх юм бол бидний төвлөрөл анхаарал хаана явж байна? Тийшээ бидний энерги явж байдаг. Энерги бид юунд өгч байна? Тэр зүйлсээр дамжуулаад бид нар өөрсдөө тэдгээр зүйлсийг өөрийнхөө амьдрал руу дуудаж оруулдаг гэсэн. Тэгэхээр бидний энэ анхаарал юу үзэж хар сонсож байгаа? Юунд дээр төвлөрөөд байгаа? Юу руу энерги өгöd байгаа гэдэг зүйл бол маш чухал байгаа даа. Одоо ингээ хүн төрөлхтнийг харахад нийтээрээ одоо ингээ энэ зүйл дээр төвлөрөөд байгаа байхгүй тийм үү? Тэг яг одоо хэд хоног юм уу хэдэн сар яригадаад өөр сэдвүүд гарч ирнэ. Тэр сэдв тэр үйл явдал одоо дуусах биш юм тийм ээ. Муу зүйлс ямар дуусах биш энэ гурвын ертөнцид ирнэ. Бүгдээ сайхан 10 20 30 40 50 жилээр ингээд зохион байгуулчихсан цаг цагтан сайхан ингээд гаргаад явчихж байгаа юм чи тийм ээ. Дайныг гаргад юм уу, хямралыг гаргад юм уу, өөр юу байд. Террор зүйл ажиллагаа байд юм уу? Тийм ээ, онгоцын дэлбэлт юм уу? Сүрэлд ахтагдуулт юм уу? Газар хөдлөлтөн болд юм уу? Тийм ээ. Цунами болд юм уу? Энэ бүх үйл явдлууд чинь бол хүний оролцоотой зүйлүүд байдаг юм аа. Байгалийн үзэгдэл биш, тохиолдлын зүйл биш. Тэгээ яах вэ? Хүмүүсүүд маань ингээд хамаг анхаарлаа дайн нүжин дээр ингээд хөчгөөр яах вэ? Өөрийнхөө хамаг энергийг сорулчихж байгаа байхгүй? Хамгийн тод жишээ 20 онд одоо хэдхэн жил 5 жилийн өмнө асуудал явдал хүн болго одоо нэг санаж байгаа илгүү дээ тий. Ядаж драа ухаан одоо
ой тогтоол могтоолт нь одоо нэг 5 жилийн хамаа санаж байгаа илүү дээ. Эсвэл бол бүр ингээд мартчих тийм үү. Нөө хипноз давтаад тархиа угаалгаад одоо тэр мөрөөгөө бүгдийг мартчих тийм үү зарим хүмүүсд хараад ахаар. За тэгээд 20 онд болсон тэр одоо алдартай хурамч өвчин байгаа шүү дээ. Тэр чинь бол тэр хэдтэй нөгөө лабораторид нь гаргаж ирсэн өвчин байгаа шүү дээ. Зохион байгуулалтаа гаргаж ирсэн өвчин байна. Энийг болохоор санаах цагаар хүн төрөлхтний анхаарлыг бол мэдэн дээр авчираад мэдэн дээр нь юу гэж ярьж байсан. Бүх орны мэдээ нэг л юм ярьж байсан. Улс орны. Яана амар өвчин гарчлаа шүү. Одоо эндээс ингээд болгоомжлоороо гэр оноосоо гарч болохгүй шүү. Гэр оноосоо гарчвал одоо ингээд өнөө маргааш өөд боллоо шүү. Тийм ээ. Гэт. Тэгээ хүмүүсүүд маань яасан. Өдөр шөнөгөө нөгөө юмудаа үзэж сонсоод мэдээг нөгөө мэдээлэлтэй байж ахтай хүмүүсүүд шүү дээ, тийм ээ. Мэдээлгүй энэ өөрийнхөө амьдарч байгаа нийгэмд за гадаад улс орнуудад юу болоод байгааг мэдэхгүй хүн бол нэг тийм хойрог ч юм уу, тийм ээ. Хаанга ч юм уу хүн шиг хүмүүс харах гад байдаг тийм ээ. Ингээд чи тэрийг үзээгүй юм уу, мэдээгүй юм уу? Яана ч одоо юу гэсэн үг юм бэ? Энэ ч одоо бүр дэлхийд даяар ингээд тийм ээ. Хүн болгоо нэг ярьж үзээд яриа явж штэ. Чи мэдээлэлс хоцорсон байгаа мó? Хоцрогдмол хүн байх ба юм ярих гад тий. Тэгээ нөгөө хүмүүсүүд нь хөөх юм эго давтаад хоцрогдмол хүн болохгүй тулд бүх мэдээг нь уншиж судлаад тий одоо дэлхийд дээр яг юу болоод байгаа. Баян үзэж сонсож уншина. Өдөр болгоо цаг минут бол цаг тутам бараг зарим хүмүүс тэгдэм л. Эго маань бол хизээж ханаж чадахгүй. Ахаад өшөө өглөө би илүү би мэдхийг хүсэж байна, би суралцгаа өгөх хүсэж байна, хөгжихийг хүсэж байна. Тийм ээ. Улам илүү баян болохыг хүсэж байна, улам илүү их мэдлэлтэй болохыг хүсэж байна. Улам илүү их ингээд тийм олны танил нэр хүндтэй болохыг хүсэж байна гэдэг. Ерөөсө ханаж чаддаггүй. Эгонтоо захируулж амьдрдаг хүмүүс бол хизээч аз жаргалыг ер нь бол амсахгүй. Тэгээд өвчин ярьснаас тэр өвчнийг бол ингээ хүн төрөлхтөнд тоохгүй тийм ээ. Заас ингээл юунтаа санаа зовдсон ингээд тийм ээ. Бөөнөрөө мэдээ зэтэгээр ингэж тэгж том болгож ярьж ингээ хүн төрөлхтнийг айлгаагүй байсан бол тухайн өвчин маань ингээд хэсэг хугацааны дараа алга болчихсон байхгүй. Тэгэл хүн төрөлхтөн бүгдээр ингээд тэрэн дээр төвдрөөд айгаад гэр орондоо суугаад гэр оноосоо гарахаа болоод тийм ээ. Байгаа юм байна гэж бүр итгээд бидний итгэл үнэмшил бол маш хүчтэй. Яг л бидний дотор агуу хүчүүд байдаг. Бурханлаг агуу хүч байдаг. Бид нар өөрсдийнхөө итгэл үнэмшлэр өөрийнхөө амьдралыг бүтээдэг. Тэгээд ийм юм байгаа мэн гэж итгэчгээр яг л бий болчдөг байхгүй. Амьдрал дээр материал болчдөг гэсэн. Энэ сөрөг талдах энийг мэддэг болохоор өөрийнхөөс хар санаануудыг бидний энергийг сорж бидний энэ анхаарал төвлөрөлийг тэр өөрсдийнхөө хар төлөвлөгөөн дээр аваачиж жаад бүгдийн ажил хэрэг болгодог одоо bijүүлдэг одоо байхгүй. Тэднэрт бол энэ юм болгоныг bijүүлдэг энерги нь байдгүй. Яагаад гэвэл тэд нар нөгөө бүхний бүтээс эерэг энергиэс алчсан байхгүй, хайр энергиэс. Тийм болохоор хүмүүсийг ухамсаргүй хүмүүсүүдийн энергийг сорж тэр сорсон энергиэрээ энэ сөрөг бүх төлөвлөгөөнүүд ажил хэрэг болгодог одоо. Тэгээ яг тэр өвчин маань бүр газар аваад тийм ээ. Зарим хүмүүсд бүр тэр өвчин тусаагүй өрнөөс айцаас болоод зүрх нь хаагдаад өгөхөдсөн тийм. Тэр өвчин байгаа гэж итгээд жинхэнэ нөгөө тэр одоо өвчнийг өөрийнхөө биедээр дуудаж оруулж ирээд бие орхиод явцгаасан байгаа тийм ээ. Тэрний тод жишээ шиг одоо энэ дайн болоод байгаа улс орнууд болохоор бас өөрсдөө тухайн газар нутаг дээр амьдарч байгаа хүмүүсүүдийн энерги нь бас тийм байгаад байгаа болохоор өөрсдийнхөө газар нутаг дээр бас ийм дайныг бас дуудаж оруулж ирдэг. Яагаад гэвэл тухайн хүмүүсүүд маань өөрсдөө айгу бухимдуу, агрессив, уур уцаартай, гэр бүлдээ өөр өөртөө дайн зарлаад яваад байдаг.
Ямар ч амар амгалан 50 мэдрэмж байдаггүй. Айдас дунд амьдардаг. Тэгээ яг тухайн хүмүүсүүдийн маань бас янз бүрийн үйл явдлуудаар тухайн улс орны хүмүүсүүдээ тархиталд автоглож байгаа болохоор ингээд бас их сөрөг мэдээллүүдийг тухайн орны хүмүүсүүдэд цацж байгаа л да. Тэгээ тухайн хүмүүсүүд маань байнга тийм мэдээллүүдийг сонссоор аваад бүр ерөөсөө ингээд бухимдаад уур уцаартаа ямар ч тайван байдлыг мэдхгүй айдастай амьдраад байгаа. Яана удахгүй энэ болох нь гэсээрээ л ингээд болчихж байгаа байхгүй тийм ээ. Украин ч юм уу одоо энэ болоод байгаа улс орнууд бүгдээрээ энэ газар нутаг дээр амьдарч байгаа энэ улс орнуудын иргэдийнх нь өөрсдийнх нь бас бодол энерги нь ийм юмнуудаар төвлөрсөн өөрсдөө их тийм хоорондоо ив нэгдэл байдгүй ч юм уу тийм ээ. За тэгээд бас янз бүрийн бусдад сөрөг зүйлүүд хийсэн энэ үйл өөрмөр гэдэг янз бүрийн улс орны үйл өөр гэсэн юм байгаа шүү дээ. Энэ минь бүгд ингээд давхцаад ингээд нийлээд энэ том энерги бийждэг байгаа даа. Монголчууд маань хэрвээ одоо ингээд энийг ингээд байнга яриад үзээд яана энэ ямар муухай юм бэ гэд монголчууд маань бас их уур уцаартай тогшоо хүмүүсүүд энэ байдлаараа ингээд байгаад ах юм бол магадгүй Монгол улсад маань бас янз бүрийн сөрөг үйл явдлууд бас болж магадгүй тийм ээ. Та нар энэ байдлуудыг болох хэрэгтэй. Энэ өөрсдөө үн цэнтэй оюун ухаан бодлын төвлөрлөө энерги сайн сайхан зүйлүүдээр авчир. Эерэг сайхан зүйлүүдээр хайр, амар тайван байдал, нэгдмэл байдал. Бие бинийгээ хайрладаг, ойлгодог, дэмждэг энэ байдлаар аваачих хэрэгтэй. Тэгэхээс нас манай Монгол улс маань яг сайхан олон байрлалууд баригдчихл байна. Өндөр байрлалууд баригдчихл байна. Хотынхны голомжоор үнэтэй том машинууд явжул байна, тийм ээ. Тэгтэл хүмүүсийнхэн зүрх сэтгэлдээ тээж байгаа мэдрэмж нь бол маш их стресс, тийм ээ. Бухимдал, уур уцаар, омдол, хохирогч мэт өөрсдөө мэдэрдэг, тийм ээ. Бусдыг харааж зүгтдэг, улс төрөхнийг харааж зүгтдэг. Нийл их хараал зүхэл донд амьдарч байгаа байхгүй тийм ээ. Хүн өөрөөсөө ийм энерги ялгаруулж байгаа бол өөртөө яг энэ энерги татна гэсэн үг. Тийм болохоор хүн өөрт чинь ямар ч муу зүйлийг хийсэн байсан хариуг нь өгч гинөө гэд тухайн хүнд сөрөг энергийг ерөөсөө явуулж болохгүй, муу санаж болохгүй, муу хүсэж болохгүй, харааж зөхөж болохгүй. Өөрөөсөө яг ямар энерги ялгаруулж байна, ямар энерги гаргаж байна. Тухайн энерги яг нөгөө бүүмеранг шиг хорвоо ертөнцийн хуулиар татаж авдаг байгаа. Зарим хүмүүсд гайхаад идэг. Надад маш олон хүмүүсд маш их сөрөг зүйлүүдийг хийсэн. Би тэдрийг бол нэрээ үзээ ядж байна. Харааж зөгч чинь яаж хүмүүс юм байдгийг гэд. Хариугаа аваасай. Карма нэрээсэй гэл тэ. Тэгээ яваад идэг. Тэгтэл тухайн хүмүүс нөгөө энэ орчлон ертөнцийн хуулийг мэддэггүй болохоор хараа зүхээд ахаар нөгөө хүнийх нь амьдрал нь доошлч нь муудч нь ингэж бодоод идэг. Хизээ муудах юм бол хурдан муудаасай гэл тэ. Тэгтэл өөрийнх нь амьдралын эсрэгээр мудаа л яваад идэг. Нөгөө хүн зүг зүгээр яваад идэг тэ. Тэ нөгөө хүн маань яг нэг хизээ нэг цагт нэг ганц хоёр ч юм уу нилээ их юм уу хийсэн байж магадгүй. Тэгээ тэр ерөөсө тоодгүй те яваад идэг. Тэгтэл нөгөө хүн маань бүрээс та өдөр шөнөгөө тэрэн дээр ингээл анхаарлаа өгсөн төвлөрүүл те бодоол яана зү тэрийг нэр яанда яайда гэл те. Яаж нэг хариуг нөхөх вэ? Яаж нэг заваах вэ? Шаналлах уу гэл те. Тэгэл нөгөө хүн маань өөрөө л дордоод яваад идэг. Эрүүл мэнд дээрээ дордоод идэг. Тийм ээ ажил төрөл нь урагшилж өгдөг. Санхүүгийн асуудалтай болоод идэг. Тийм ээ гэр бүлийнх ойр дотныхоо хүмүүстэй хил амаа олцгоо болоод идэг. Энд чинь яг та өөрөөсөө гаргаж байгаа. Өөрөө одоо бусдад муу мухаа санаж байгаа. Бусдыг хараа зүгч байгаа. Энэ яг өөр бусд руу шидэж байгаа тэр энерги яг өөрлөгөө хүнд дууддаг байхгүй. Маш их атаархав хүний сайн сайханд явж байгааг харж чаддаггүй, баярлаж чаддаггүй. Тийм хүмүүсүүд бол
амьдралаа дээшлүүлнэ гэдээ гордоод авах шаардлага ерөөсөө байхгүй заяа. Та нар өөрсдийнхөө энэ хандлагыг өөрчлөх хэрэгтэй, өөрсдөөс нь гаргаж байгаа энерги өөрчлөх хэрэгтэй. Ухамсараа тэлэх хэрэгтэй, өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй, өөрөөрөө ажиллаа хийж хэрэгтэй, зөв шудраг хүн болох хэрэгтэй. Тэгэхээс нааш амьдрал чинь өөрчлөхгүй. Ялангуяа одоо энэ 5D хэмжээст бол шудраг хүмүүсүүдийг одоо энэ энерги дэмжиж байгаа. Зөв хүмүүсүүдийг энэ энерги дэмжиж байгаа. 3D хэмжээст бол худал хуурмаг хүмүүсүүд эрх мэдэл бүх зүйлсүүдийг гартаа авч эд баялаг эрх мэдэл нэр хүнд алдар нэрэнд хүрч исэн бол одоо энэ бүх зүйлүүд эсэргээрээ хар хүчтийнхаа маань бол одоо ялагдаад эрэг сайхан талууд энергит бол ялагдаад одоо тэд нар маань бол энерги алдаж, эрх мэдлээ алдаж, эд баялгаа алдаж эхэлж байгаа. Тийм болохоор дараагийн жилүүдэд шудраг сайн хүн л эрүүл сарвал явна, эд баялагтай явна, аз жаргал дөрөв явна, хайраар дөрөв явна, амьдралдаа сэтгэл хангалуун байна, бүтээлч байна. Тийм болохоор бид нар маш хариуцлагатай одоо цаг үед амьдраад байгаа. Юу уншиж, юуг сонсоод байгаа, юуг хараад байгаа. Тийм ээ? Байнгын сөрөг мэдээг үзээд одоо тэгээд нөгөө хов жив ярддаг одоо нөгөө нэг сайтууд тийм ээ. Яана тэр жүжигчин тийм болсон юм байна гээл тийм хүн бүгдээрээ шуураад мууг нь үзэл нөгөө нэг жүжигчнийхаа ч юм уу, ус төрчнийхаа ч юм уу тийм ээ. Дуучныхаа ч юм. Нэг тийм харшаар сонирм сэтгүүлд тий. Хүний мууг үзэх айгүй дуртай хүмүүсүүд. Тэ яахтай хүний мууг үзэл яваг өөрсдийнх нь амьдрал дэвшлэхгүй. Юм болгон бол хүний хийсэн өөрийнх нь сонголт байдаг. Шийдвэр байдаг. Бид нар бол энэ маш чухал цаг үед амьдарч байгаа. Өдөр болгон бид нар өөрсдөө энэ чухал шийдвэрийг гаргаж явдаг. Би өнөөдөр сөрөг зүйлсүүдээс хол байгаад, сөрөг хүмүүсүүдээс, сөрөг мэдээллүүдээс тийм ээ одоо энэ солонгосын олон ангид кинонод дандаа драма үзүүлж байгаа өвчин хорт хавдрал үзүүлээд байна тийм. Тэгээд нэг л хайр сэтгэл бүтээгөө. Нэг бүтлэх хүмүүсүүдийн амьдралыг л үзүүлээд яваад. Монголчуудыг хараад аа. Нилээ олон хүмүүст хараа. Нөгөө юу лээ. Хорт хавдралтай болцсон тийм ээ. Одоо сүүлийн 30 жил одоо энэ юугаар чинь бөмбөгдүүллээ шүү дээ 20 жил эцэгтэй тийм ээ солонгосын олон ангид кинонуудаар. Тэгээ яг тэрнээгээ үзэж байнга тэрийг үзээд сонсоод ингээд тэрэндээ автцсан хүмүүсүүд ингээд амьдралдаа тэр зүйлүүдэд дуудаад оруулаад ирж байгаа байхгүй тийм ээ. Бөөн драма, бөөн муу санаатай хүмүүсүүд тийм ээ. Хорон санаатай болчихсон хүмүүсүүд. Тэр солонгосын кинонуудаар одоо ямар ч их хорон санаа хүмүүсээс сурч авсан бэ тий. Яаж биенийхээ дээр гарах уу, яаж хор хотох уу, яаж хүнийг муухай харагдуулах уу гэх. Одоо хүмүүсүүд энийг ойлгох, ухамсарлах хэрэгтэй. Өөрсдийн төлөө шүү дээ, тийм ээ. Миний төлөө биш. Би өөртөө бол гайхалтай сайхан амьдралаа бүтээгээ явж байгаа. Өөрийнхөө ухамсар энергиээр дамжуулаад. Та нар маань хэрвээ өөрийнхөө амьдралыг бас дээшлүүлмээр байгаа, амьдралаа сэтгэл хангалуун болмоор байгаа, эрүүл их болмоор байгаа, эрч хүчээр дүүрэн баймаар байгаа, бүтээлч байдлаар ажиллахыг хүсэж байгаа, тийм ээ. Амьдралаа сэтгэл хангалуун байхыг хүсэж байгаа бол хайраар дөр амьдрахыг хүсэж байгаа л өөрийгөө л өөрчлөх хэрэгтэй. Өөрийгөө яаж өөрчлөх вэ гэхээр харин үзэж харж байгаа зүйлүүд дээр маш их анхаарал хандуулах хэрэгтэй. Сөрөг зүйлүүдийг үзэж өрөөсөө харж сонсож болохгүй. Оронд нь өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Бид нар ч одоо өөр төр хийх ажлууд мэдэж ойлгож авах зүйлүүд энэ худал хуурмаг ертөнцид амьдарч байгаа үннийг олж мэдэх ойлгохын тулд судлах зүйлүүд маш их байна шүү дээ. Тэдрийгээ судал та. Яад энэ их басан болоогүй худлаа энэ телевизийн мэдээ чинь дандаа худал хуураг юмнууд үзүүлдэг. Тэнд үнэн юм үзүүлдэггүй. Одоо тэр нөгөө хэдэн жилийн өмнө ч нөгөө Украины дайн газарлал хүмүүсүүд чинь бөө юм боллоо шүү дээ тийм ээ. Аамир юм болчихно гэл. Тэгсэн чинь яг нөгөө газар дээр нь очиод пош юм байлоо да нэг сэтгүүлч очиж сурвалжлага хийж байгаа байхгүй юу? Нөгөө дайн болоод байгаа хот дээр нь яваад татсан яа. Эсвэл дайны халуун байдлаас нь халуун цагаас нь үзэгчтэй ард иргэдтэй мэдээлэл өгье гэж яваад татсан байгаа. Тэгс чи нөгөө хүмүүсүүд нь зүгээр ажиллаа хийгээд яваад байгаа байхгүй юу?
Дайн хаана болоод байгаа? Юу болоод байгаа? Нөгөө хүмүүс чинь нүүж суугаад байна гэсэн хаа байна. Нөгөө хүмүүст нь айгүй завгүй ажил руугаа яарч яваад байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө тэр мэдээзэдгээр үзүүлдэг юм чинь дандаа нөгөө нэг одоо компьютер график кино мөн одоо сүрэл мөрлийн нэг хэсгүүдээс нь ингээд мэдээээр тавьчихсан. Ийм сүрэл болж байна. Ингиж байшин барилга нурж байна гэдэг. Кино шиг үзүүлээд байгаа байхгүй юу? Бодит амьдрал дээр нь тийм болоогүй. Яг нэг ганц хоёр тийм болдог байх. Гэхдээ яг энэ мэдээ дээр гардаг шиг тийм том хэмжээнд юмнууд нь бодит амьдрал дээр болдгоо байгаа байхгүй юу? Тэгээ яг хүмүүсүүд нөгөө нэг яг бодит байдал дээр ямар очиж шалгах юм биш. Мэдээгээр нь айлгах чинь. Тэгээ угаасаа хил мөлийн хаач штэ. Угаасаа зориуд тий. Тийш явж болохгүй. Одоо энэ чинь дайн болж байгаа гэдэг. Тэгээд нөгөө угаасаа оруулж маруулах болохоор яг хүмүүсүүд нөгөө бодит байдал газраас нь мэдээллийг авч чадахгүй байгаа байхгүй тий. Яг юу болоод байгааг мэдэхгүй. Мэдээ дээр үзүүл мэдээ гэхлээр нөгөө мдээгээ үзэн мэдэн дээр нь яг дандаа худлах хуурмаг их хэмнэх худлах хуурмаг явуулж байна. 70-80% худлах хуурмагнууд байгаа шүү дээ ер нь. Тэрнээс ч их байж магадгүй хувь. Тэгээ ийм худлах хуурмаг нь үзээд айцтай автаа тархиа угаалгаад ингээд эрч хүчээс оруулаад сөрөг талынханд тийм ээ. Тэд нар яагаад энэ сөрөг бүх зүйлүүдийг зохион байгуулад байна. Сөрөг бүх зүйлүүдийг энэ мэдээ зэдэгээр харуулад байна гэдэг чинь бидний хүчийг эрч хүчийг энергийг сорох зорилготой байгаад байгаа байхгүй юу? Энэ дэлхий дээр чинь хүн төрөлхтний энергийн л явж байдаг. Эрх мэд дэд баялагын дан биш. Угаасаа тэр энэ системийн цаана байдаг хар битүүд ч угаасаа эрх мэдлийг бүр дэлхийд даяар авцсан. Улс орнуудын бүгдийг худалдаад авчихсан. Эрх баригч нарыг бүгдийг худалдаад авчихсан эрх мэдэл нь байгаа тэднэрт. Тэгээ том корпорациуд ч угаасаа тэр сөрөг талынхны том бизнесүүд байгаа. Тэднэрт бол одоо угаасаа тэг нэг Дэлхийн банк гэдэг өөрсдөө бид нар чинь мөнгөийг үйлдвэрлэж байгаа шүү дээ. Үйлдвэрлэдэг машин байж байгаа тийм ээ. Өөрсдөө болохоор мөнгө болохоор хэвлэж болдог. Хүссэн хэмжээгээр хэвлэж болдог. Ард иргэдэг болохоор хэвлэх юм бол чи маш том хууль бус зүйл хийлээ гэж шийтгэдэг тийм ээ. Ийм шодрог бас байгаа байхгүй тийм ээ. Өөрсдөө болохоор хүссэн хэмжээгээр ямар ч ажил төрөл хийхгүй юунээсээ үйлдвэрлэж болдог. Жирийн ард иргэд болохоор ингээд мөнгө олохын тулд маш их ашиглуулж хүчсээ зориулсан байж, соруулсан байж, дургүй ажиллаа насаараа хийж хэдхэн цаасны тул өөрийнхөө энэ цаг хугацаа энерги амьдралаа зарж амьдарч байгаа байхгүй тийм ээ. Ийм юмнууд болоод байдаг. Тэгээд та нарын маань бол сонголт шийдвэр. Та нар маань одоо дайныг хүсэж байгаа юм бол сайн дайныг үз тийм ээ. Зогсоо зайгүй үз унш. Тэгээд сүүлд нь өөрөө сайхан бухимдаад ав. Уур уцаалтаа автагдаад ав тийм ээ. Тэгээд сүүлд нь гэр бүлийнхэнтэйгээ найз нөхдөөгөө хил амаа хийлцээд уралцаад талцаад тий муу үзэлцээд яв. Ингээ энэ энерги маш ихээр ялгаруул. Тэгээд Монгол улстай байгаа одоо Монгол улсын энэ газар нутаг дээр амьдарч байгаа бүх хүмүүс ихэнх хүмүүсүүд нь одоо ингээ өөрсдөөсөө ийм их энерги ялгаруулад ирэнгүүт энерги нь одоо бид нар чинь хүн бор өөрсдөөсөө энерги ялгаруулж байгаа. Тэгээд өөр хүмүүсүүд нь бас яг ижилхэн хэмжээний ийм их энерги сөрөг энерги яг адилхан сөрөг энерги ялгаруулад байх тусам тэр энерги маань ингээ бүр их том болоод ингээ бийждэг байхгүй юу? Тэгэхээр олон нийтээр ингээ сөрөг зүйл дээр ингээ төвлөрөөд уур уцаар дээр төвлөрөөд ингээ зодон үдэ тийм ээ юу гэдэг биенийхээ сүтгэх муутгах энэ зүйлүүдээр ингээд төвлөрөөд байхлаар ингээд бийжээд одоо ард иргэдийн дайн ч юм уу тийм ингээд янз бүр юм болдог штэ бослого гэл иймэрхүү юмчин хүртэл ингээд гадагшилж эхэлж байгаа байхгүй хүн дотроо ямар энерги агуулж байна тэр маань ингээд гадагшилж эхэлдэг тэрийг бид нар өөрлөгөө татаж авчирдаг байхгүй. Тэгээ энийг одоо хүмүүсд ухамсарлах хэрэгтэй. Оронд нь сайхан гой сайхан гэгээлийг үзэж харал та. Тийм ээ? Байхгүйш байгаа штэ. Сайн хайлтаа эрүүл хайгуул хийлдэ. Өөрсдөө хөгжүүлэлтэй, өөрсдөө нээлттэй, гоёос чадвараа нэгэд авьяас чадвараа хөгжүүлэлтэй. Бүтээл зүйлүүдийг хийлдэ. Юм ном бичих дуртай юм уу, шүлэг бичих дуртай юм уу, гой дуудуулах дуртай юм уу, бүжиг дуртай юм уу? Тийм ээ? Гар мараараа гой сайхан ингэ зураг зурж морж юм хийж бүтээх дуртай бол тэр нэрийг хийлдэ.
Оронд нь тэгээд өөрсдөө үн цэнтэй цаг хугацаа энерги ингээд тосон бодлого юм уншаад сонсоод ингээд хүн энерги сорулчихсан үедээ бол юу ч хийж бүтээх хүсэл сонирхолгүй болчдөг. Яана гэд доош суучдаг шүү дээ. Тийм ээ. Яана одоо яана амар юмнууд ирэх гээд шүү. Тэрэндээ бүр бэлдэж мэлдэ те. За хизээ ярих юм бол та гэж бүр сууч те. Хүлээгээс сууч. Энэ мэдээгээр чинь амар юм болохгүй болох гээд байна гэсэн. Одоо би бэлтгэлээс хангачлаа одоо хизээ ярих нь. Аа инээдтэй шүү дээ энэ юм. Энэ амьдрал гэдэг 3D амьдрал гэдэг бол жижиг том цирк байхгүй юус. Энийг нь ойлгохгүй хүмүүсүүд нь бүр тэрэндээ бүр автцсан, орцсон бүр юусаа тийм ээ. Нилээ хэцүү байдалд амьдарч байдаг. Одоо би одоо бүр ерөөсөө тэрэнд ингээд ажиглаад харахлаар бүр ерөөсөө инээ заримтай хүрэх гээд байдаг байхгүй яана. Энэ нэрээ бодлого нэрээ энэ мэдээжүүд нэрээ алах юм аа нэрээ. Энэ хүмүүсүүдийг нэрээ тоглоом хийчих юм аа. Хүчийг нэстэ сайхаас орж илоо. Тэ? Сан жүжиг үзэж байгаа юм шиг байх хэрэгтэй. Ер нь бол энэ амьдралыг харахтаа хүн дээр сүртэйгээр хүлээж авах шаардлага байхгүй юу? Хөнгөн хандах хэрэгтэй бүх юмнуудад. Тэгэх юм бол бид нар бага зовно. Бага энергиэс оруулдаг байна. Би бол өөрийнхөө энергийг тэдгээр сөрөг зүйлүүдэд өгөхгүй. Би өөрийнхөө энергийг ухамсартайгаар шийдвэр гаргасан. Хайр, аз жаргал, амар тайван байдал, хөгжил цэцэгдэл бүтээн байгуулалтанд бол өөрийнхөө энерги өгнө. Тийм болохоор би номоо бичдэг байгаа, сургалтуудаа зохион байгуулдаг байгаа. Энэ хүмүүсүүдийн энергийн биедээс нь сөрөг зүйлүүдийг гаргаж өгч тусалж байгаа, дэмжиж байгаа. Тэгэхгүй бол би одоо энэ сүүлийн 2-7 хоног маш их олон хүмүүстэй ажиллалаа. Хүмүүсүүдийн энергийн бие бас нэлээд хэцүү байна. Маш олон зүйлүүдийн хаалтууд үүсчихсэн, сөрөг биетүүд байгаа, сүнснүүд байгаа. Тэгээд дээшиж чадахгүй байгаа. Начиг ийм ажил мэргэжилтэй хүмүүсүүдэд бол хийх ажил бол маш их байна. Маш олон хүмүүсүүд энэ тусламж хэрэгтэй байна, энэ мэдлэг хэрэгтэй байна. Тэгээ сая 6 сарын 17-нд миний онлайн курс маань эхэлсэн. Та нар маань одоо ч гэсэн нэгдэж болно. Тэр курс маань одоо тэгээд үргэлжлээд явна. Тэгээ сая 2 дахь эхэлсэн болохоор юугаа бичлэгээ нөхөж үзээ. Тэгээд дараа 7 хоногийн 2 дахьаас ингээд групптэйгээ нэгдээд явж болно. Би одоо ингээд над дээр ирж байгаа сессинд орж байгаа хүмүүсүүд тийм ээ энергийн биеийн асуудлаас сөрөг зүйлүүдээс салах гад ирж байгаа хүмүүсүүд бас миний энэ курс сууж байгаа хүмүүс суух гад энэ мэдлийг олж авах гад ирж байгаа хүмүүсүүд ингээд ажиглаж харж байна л та. Ихэнх нь бол энэ салбарт маш удацсан, маш олон юмнууд ингээд судлаад, маш олон курсуудаар яваад, маш олон багш нарын бясалгалд суугаад ингээд ерөөсөө амьдрал нь сүртэй өөрчлөгдсөн юм байхгүй. Тийм ээ. Амьдрал нь байх байдгаараа хэдэн мянган доллар зарим хүмүүсүүд бараг сүүлийн 3 жил зарим курс багш нарт Монгол багш нарт өгсөн байгаа байхгүй. Тэгтэл амьдрал нь дээшлэх нь битгий бүр харин ч бүр эсэргээрээ. Нөгөө багш нь энергийн сороол сайхан. Мөнгөний сороол, энергийн сороол явж байгаа байхгүй. Монголд бас нэлээд их алдартай болоод байгаа. Тэр багшийн шав наад дээр сүүлдэрж цэвэрлэгэнд орсон. Маш их гомдолтой байлаа өөрөө. Би сая энэ 3 жил хагасын дотор энэ багштай ажилласан, бүх сургалтанд нь суусан, бүх ном момыг аваад авчихсан. Эмчилгээнд нь орсон. Тэгтэл миний ерөөсөө юм дээшлэхгүй байна гэд айцтай хэврээл байгаад байна. Донтолтонтой автаал яваад байна гэд. Тэгтэл тэр багшид одоо хэдэн мянган доллар байсан бэ? 2000-аас 3000 доллар евро төлсөн байгаа байхгүй. Тэгээ өмнө хийсэн бичлэгийн доор бас хүмүүс комментод бичсэн бас өчнөө олон багш нараар яваад ингээд маш их алдагдалд орсон хүмүүс багш нар найдваргүй гэж хэлсэн гэд маш олон жилээр ингээд өвчин зовлонд автаад ингээд явцсан хүмүүсд хохирцсон хүмүүсд байгаад байгаа байхгүй. Тэгээ эндээ та нар манаас их ухамсартай боломжтой хандж явах хэрэгтэй. Тэгээ над дээр ирж байгаа хүмүүсүүдийг ингээд харахаар бас айгүй мэдрэмж өндөртэй ингээд
бас мундаг хүмүүсүүд байгаа байхгүй юу? Хичнээн хөөрхий бас нөгөө энергийн биен дээр ясан зүрийн сөрөг биетүүд байгаа ч гэсэн маш их хичээл зүтгэлтэй бас зоригтой ингээд итгэл найдаараа алдахгүй энэ чиглэлээр ингээд өөрийгөө хөгжүүлэх гэж сурах гад ингээд маш олон багш нараар ингээд тэгээ төөрч явсан ч гэсэн бас л эрэл хайгуул хийгээл яваад байгаа байхгүй айгу гой бүр бахархмаар байгаа байхгүй юу? Зарим хүмүүсүүд бол ингээд хэдэн жилээр яваад эдгээр чи худлаа амир гэд буугаад өгчгөөр ахгүй тийм ээ. Тэгтэл тэд нар тэхгүй байгаа байхгүй юу? Эрэл хайгуул хийгээл яваад байгаа. Тийм ээ. Ингээд дээд би бас сонсоод байгаа байхгүй. Тэр маань ингээд над дээр ирж байгаа хүн болго өөрийнхөө ингээд дээд биеийг ямар нэгэн хэмжээнд мэдэрдэг болоод дээд бие ингээд над руу явуулаад байгаа байхгүй юу? Сессига хэлгээ сургалтанд нь суугаад. Үнэхээр мундаг. Тэ явахтаа угаасаа тэг хүн тэгээд би бол өөрийнхөө зүгээс бол тэр хүмүүсийг бол маш мундаг байна гэж харж байгаа. Гэхдээ яг тэр хүмүүсүүд маань бол энэ ажлыг бас өөрийнхөө төлөө хийж өгч байгаа байхгүй юу? Тийм ээ. Өөрийнхөө төлөө хийж өгч байгаа, өрөөлийн төлөө хийж өгч байгаа. Тэгээд бэлэн болохоор сүүлд нь бас өөрийнхөө сүнсний зорилгыг ажил хэрэг болгохын тулд ингээд хичээгээ зүтгэхэд яваад байгаа байхгүй тийм ээ. Тийм болохоор сургалтанд маань бас би бол бурханлаг оршихуй гэдэг гой сургалтыг эхлүүлсэн байгаа даа. Тэрэн дээр бол би тэгээд маш олон хэрэгтэй энэ нөгөө зүйлүүдийг ингээд бас энэ ютубээр ярьж болохгүй сэдвүүд бас байгаад байдаг. Шууд хэлж болохгүй сэдвүүд бас байгаад байдаг. Тэрийг бол би бас ингээд сургалт мургалтаараа нарийн хүмүүстэй яриад заагаад өгчөж байгаа. Хаасаагүй цензур гэдэг зүйл байгаад байгаа болохоор бас шууд зарим минутыг хэлж болдгоо. Тийм болохоор сургалтанд сууж байгаа хүмүүсүүд маань бас маш үнцэнтэй мэдлгүүдийг сургалтаараа дамжуулаад олж авч байгаа. Ухамсараа маш өндөр хэмжээнд тэлж өгч байгаа. Хамтдаа бас яаж энэ бясалгалыг хийж бодлоо ажилтгийг гэдэг энэ талаар суралцаж авч ойлголтыг авч байгаа. Энергийн түвшинд цэвэрлэгээнүүдийг хийж сурж байгаа, хамгаалтуудыг хийж сурна удахгүй тийм ээ. Ингээд шат чатаар нэмнүүдэн заагаад явж байгаа. Тийм болохоор та нар маань ч гэсэн одоо энэ курст хичнээн оройтчлаа гэсэн байхгүй. Хизээл бол хизээ ингээд холбогдож ороод курс болгон маань ингээд бичигдээд явж байгаа болохоор өөрөө сүлд нь ингээд сонсоод, нөхөд сонсоод тэгээд гэрийн даалгавраа ингээд групптэй нэгдэж ороод авах ёстой зүйлүүдээ материалуудаа аваад үзэх ёстой зүйлүүдээ үзээ, сонсох ёстой зүйлүүдээ сонсоод ингээд явчихж байгаа. Гэрийн даалгавар гэхэр хүмүүсд маань зарим нь айчих бай. Яана 10 жилийн сургууль шиг те нэх айхтар том ном уншаад ингээд тэрний юмнуудыг тайлмайл гэдэг ингээд хэцүү юм хүмүүд өгчих юм болов гэж айжж магадгүй үгүй шүү. Яг үнэхээр өөрсдөө чи амьдрал хэрэг болохоос тийм гоё практик шууд өөрсдөө чи энерги олон түвшинд нэгдгэх тийм нөгөө мантра зантра тэгээд нөгөө хэлэх үгс мөкс гэдэг багхгүй йог мог гоё тийм ээ. Ямар мантра энтрээ сонсч яаж эд баялаг дууддаггүй, яаж сөрөг энерги эрг болгодгоо гэд яг амьдралд чинь ингээд зовдонгүйгээр хийх тийм даалгавар гэдэг багхгүй. Тэдрийг ингээд өөртөө үнчээр ингээд өдөр болгон хийгээд ахлаар угаасаа энергийн дээшилж эхлэх болно. Тэгээ ойлгох байгаа зүйлүүдээ ингээд ялангуяа дээрэс нь ойлголтоо олж аваад ухамсартайгаар өөр дээр ажиллаа игээд ирэнгүүд ингээд энерги чинь маш хурдан дээшилж ирдэг багхгүй. Тэгээ над дээр ирж байгаа хүмүүсүүд маань бол сессианд орж байгаа хүмүүсүүд маань бас сургалтнуудаар сууж байгаа бичлэгээ үзээд сессианд суугаагүй ороогүй өрнөсөө бас ингээд мэдлэгийг олж авах гоо тийм ээ байж байгаа орж байгаа хүмүүсүүд байгаа. Тэгээ ер нь бол сессиад манаас орсон хүмүүсүүд бол ихэнх нь маш их сэтгэл хангалуун байдаг. Шууд сөрөг зүйлүүдээс ингээд миний сессиад орсон хүн болго ингээд үр дүнг ингээд шууд мэдэрдэг байхгүй. Маш их айцтай төгшөөртэй, хүнд биетэй тийм ээ ямар ч хөнгөн мэдрэмж байхгүй тийм ээ ингээд маш олон төрлийн хүмүүсүүд над дээр ирдэг л дээ төгшөөрийн байдалтай энэ төр гэд. Тэгээд тухайн хүмүүсийн энергийн бие рүү ингээд ороод харахаар маш олон хүмүүсүүд өөрийнхөө энергийн биен дээр янз бүрийн сөрөг энерги сүнснүүд биетүүд орцсон байдаг болохоор энэ маш их энэ айдсын мэдрэмжтэй байгаад байдаг өөртөө итгэж чадахгүй байгаад байдаг гацалтын байдалд орчоод байдаг нөгөө сөрөг биетүүд ингээ өөрсдөө нь хойш нь татаад урагшнд явуулахгүй байгаа байхгүй өөрсдөөгээр ингээд мэдлэгээ тэлэх гээд урагшаа явах гээд байдаг өөрийгөө ингээд хөгжүүлээд энерги дээд хэмжээнд аваачих гээд байдаг тэгтэл нөгөө сөрөг биетүүд байгаад байгаа бол тэр доош нь татаад чангаагаад байгаа байхгүй ерөөсөө ингээ энэс эдрээс нь салгаад өнгөд нөгөө хүн маань шууд сессиа хийсний дараа штэ өөрчлөлтийг мэдэрдэг би хөнгөн болчлоо гэдэг. Сөрөг өөрийнх нь энергийн бие дээр нуруунд дээр суудсан байгаа дараад байсан сөрөг юм ингээ биенээс нь аваад өчгөлөөр хүн ингээ хөнгөн мэдрэмжийг төр авч байгаа хгүй юу хөнгөн болчлоо гоё очлоо сайхан болчлоо гэдэг.
Тэгээд нөгөө нэг тэр сөрөг биетүүд нь байхгүй болчоор нөгөө нэг сөрөг биетүүд маа нөгөө айц майцын энерги явуулаад байсан болохоор айц майц нь бол залуу болоод эхэлдэг. Шүн мөн сайхан 50 унтаж амраад эхэлдэг. Баада. Ийм гайхалтай сессия бас сургалтыг зохион байгуулж байгаа юм. Тэгээ та нар маань хүсэх юм бол энийг ингээд мэдрэх юм бол тийм ээ. Би одоо л ингээд өөрийнхөө илүү их ойлгомоор энэ сөрөг зүйлүүдээс салмаар байна. Үнэхээр би энэ амар амгалан аз жаргал хайраа дүр амьдралаар амьдрах хэрэгтэй хүн шүү гэж мэдэрч байгаа юм бодоод над дээр ирж болно. Тэгээ бичлэгийнхаа сүүлд хэлэхдээ бол та нартай хэлхийг хүсэж байна. Хүн болгон энэ амьдралд аз жаргал, хайраар дүрэн, баян чинэлэг, эрүүлэх, бусдын хайрыг хүртэж амьдрах эрхтэй ирсэн байгаа даа. Зарим хүмүүс надаас асууж байгаа. Надад ийм эрх байгаа мó? Надад би ингэж болох юм уу гэж надад бүр асууж байгаа байхгүй юу? Үгүй юу гэсэн үг юм? Биднэрт тийм эрх нь байгаа. Бид нар тийм эрхтэй ирсэн. Угаасаа над тэр бол ойлгомжтой хүн болгон аз жаргал, хайраар дүрэн, эрүүл сарууд, баян чинэлэг, өссөн амьдралаараа амьдрах эрх чөлөө, эрх мэдэл энэ эрх нь хүнд байгаа, хүн болгонд байгаа. Тийм болохоор ийм хүн бүр инээрэг ухамсар нь энэ хүртэл доошилсан байгаад би бол ингэж аз жаргалтай амьдрах эрхгүй хөө. Яагаад гэвэл би ингэж буу зүйлүүдийг хэдэн жилийн өмнө хийсэн ч юм уу. Гэр бүлийнхээ намайг ингэж өөлдөг, муулдаг байсан. Намайг ингэж чи бол арчаагүй амт ингэж чи ингэх эрхгүй хүн ингэж иймэрхүү ихтгэл үнэмшлээ өсгөөд хүн болгочихсон болохоор ингэ бүр ерөөсөө итгэлийн найдвар алдсан. Би ингэж амьдрах эрхгүй хүн. Одоо энэ сайхан амьдрал чинь бодвол нэг тусгай өөр хүмүүсэд зориулагдсан амьдрал ухааны бараг батцсан явж байгаа байхгүй. Гэтэл үгүй. Хүн болгон аз жаргалтай амьдрах эрхтэй. Хайрыг хүртэж амьдрах эрхтэй. За тэгээд бас зарим хүмүүсүүд маань ингээд над руу ингээд яаралтай цаг авах хэрэгтэй байна тийм ээ гэж холбогдож байгаа. Одоо бол ингээд сая хүмүүсүүд маань аягүй их надтай холбогдоод сессиануудын цагийг аваад одоо ер нь бол хамгийн наадлын цаг бол 7 сарын 10-наас эхэлж байгаа. Заримдаа зарим хүмүүсүүд ингээ нөгөө цаг магаа хойшлуулж хэрэгтэй болонгууд ингээ зарим хүмүүсүүд маань ганц 2 өдөр нөгөө хүлээж исэн хүмүүсийнхаа цаг авсан байсан хүмүүсүүд хойшлуулж байгаа. Нөгөө хүнийхээ цаг руу оронгууд зарим хүмүүсүүд маш хурдан орчшоод байгаа. А зарим нь бол ингээ 2-3 7 хоног хүлээгдэж байгаа. Тэгээ зарим хүмүүсүүд нь үнэхээр нөгөө нэг толгой тархины асуудалтай байгаад ингээд бүр төгшүүртэй байгаад ингээ аягүй хэцүү байдлуудтай байгаад бүр яаралтай ингээ сессинд орох шаардлагатай болж байгаа байхгүй юу? Тэгээ би болохоор өөр ингээ нэг скежүүлээ ингээ хийгээд бүгдийг ингээ төлөвлөсөн байж байгаа. Энэ үйлчлэгчнэр эндээ авна гэд зарим хүмүүс үнэхээр бүр яхаар аргагүй яаралтай бас энэ үйлчлэгийг авах хэрэгтэй болчдаг. Тэгээ үнэхээр тийм хүмүүсүүдтэй бол би төлбөрийг 2 дахин өндөр хийгээд тэгээ яах вэ? 2 хоногийн дотор яаралтайгаар бас өөрийнхөө энэ цаг заавыг бас ингэж ажлаа бас ингэж зохицуулах хэрэгтэй болоод ингээд тэр үйлчлэгийг өгч болно. Үнэхээр нөгөө хүн маань хэрэгтэй байгаа даа бол. Бүр тийм ээ. Үгүй гайг байгаа даа бол эртхэн шиг ингээд бичээд цагаа аваад явах юм бол тэгээ цагтаа ороод тийм ээ явж болно. Удахгүй бас нөгөө киндер маань бас дуусчихж байгаа. Энэ сарыг дуустал би бүх сессианууд 50% хямдрал, супер хямдрал болоо зарласан байгаа. Тэгээ ахиж бол энэ хямдрал болоо зарлагдахгүй. За тийм байгаа бол энэ боломжуудаас ашиглаад та нар манаас энэ сессианд орд юм уу, сургалтандаа сууд юм уу, тийм ээ? Өөрөөсөө хийх ажлуудаа хийхийг юун дээр ажиллах хэрэгтэй байдгийг ингээд энэ ойлголтуудаа авахыг хүсэх юм бол бас над руу бичээд холбогдоод энэ гоё үйлчлэгнүүд аваарай. Тэгээд манай энд гоё нар жаргачлаа. Та нарт энэ гоё байдлаас хараалаа. Би сая жоо алхаж явж байгаа ингээд суучлаа. Тэгээд энд ингээд гоё талаар юм байна. Хүмүүс гоё ингээд ууаар яваад тий. Ийм байгаа байхгүй. Зарим хүмүүс маань аягүй хүмүүсэд гүйдэг энд. Арай болохоор гүүн, алхан. Үнэхээр гайхалтай газар. Би энэ газарт бүр үнэхээр их талархалтай байгаа. Надад үнэхээр гоё эрч хүчийг, энергийг өгч байгаа.
тайвширлыг өгч байгаа. Ийм газрыг одоо хайрлахаас өөр арга байхгүй л тийм. Өөрийнхөө амьдралдаа би бас маш их талархалтай байгаа. Улам л гоё болоод байгаа. Ашиг баярлж байна. Ашиг талархаж байна. Хүн болгоныг ийм гоё мэдрэмжийг мэдрээсэй. Тийм ээ. Амьдрал ямар сайхан юм бэ гэдгийг хүн болгоо мэдрээсэй. Эрүүл саруул хөнгөн мэдрэмжтэй хүн болгон өдөр бүрийг өнгөрөөж тийм ээ. Эрэг бүхэн дээр гоё төвлөрч хайрын энерги, төвдрөлийн талархлын энергийг гоё дотроосоо мэдэрч амьдраасаа гэж би хүсдэг. Тийм болохоор өөрийнхөө хийж байгаа ажлуудаа хийгээ явж байгаа. Улам олон хүмүүсүүд энэ байдал руу орж байгаа. За та бүгдтэй тэгээд энэ гайхалтай сайхан газраас хайрын энерги, гэрлийн энерги явуулъя. Тэгэхгүй дараагийнхаа бичлэгээр та бүгдтэйг олзно. Та нартай бүгд нь хайртай шүү. Өөрийгөө хизээж ганцаараа байгаагаар ганцаардлын мэдрэмжээр мэдэрч болохгүй, өөрийгөө бас буруу шааж болохгүй. Өөрийгөө шүүж болохгүй шүү. Оронд нь эсрэгээр өөрийгөө маш сайн хайрлаж, хүндэлж, урмын үгээр өөрийгөө тижээж авах хэрэгтэй. Тэгхийн болоод бид нар ингээд дотроосоо ингээд ургаж тижээгдэж ирдэг байгаа. Ингээд тусам бидний дээд бие байгаас бидэртээ улам их ойртдог байгаа. Тэгээд дээд бие маань бидрийг улам илүү их бинждэг байгаа ийм үед. За. Бичлэгээ ингээд энэ хүргээд дуусгая. Дараагийн бичлэгээр уулзъя. Түр. Баяртай.